Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа бол иргэдийнхэн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журмыг хамгаалах, урдсан сэргийлэгчийг үүрэгтэй байдаг. Нийгэм хөгжихийн хэрээр гэмт этгээдүүдийн бас арга барил нэрээсч зохион байгуулалтанд орж орчин үеийн техник хэрэгслийг гэмт хэрэгт ашигладаг явдал түгээмэл уссан. Тэгэхээр цагдаагийн байгууллагыг гэмт хэрэгтэй тэмцэх, урдсан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэх, талсан зогсооход чиглэсэн бодлого шийдвэрийг төр засгаас авч байгаа. За энэ бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх тал дээр манай өнөөгийн цагдаагийн байгууллагын удирдлагууд зөв зүйтэй авч явж байна гэж би боддог. Хардаг, иргэнийхээ хувьд ч хардаг, цагдаагийн байгууллагын ахмад ажилтны хувьд ч хардаг. Би энийг бол хангалттай хэлнэ. Ер нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа иргэдийн, олон нийтийн төшиг толгуур дээр явдаг. Ийм жамтай, түүхтэй. Ард иргэд нь цагдаагийн байгууллагаасаа холдох юм уу? Цагдаагийн байгууллага ард иргэдийн хооронд нь хагардуулах юм бол энэ бол манай Монгол улсын үндэсний аюулгүй байдал, ард иргэдийн аюулгүй байдал шууд төгшүүр төрүүлэх учраас ард олон иргэд маань цагдаагийн байгууллагатаа ойлгодог, дэмждэг ийм байдалтай байна.